Энэ удаагийнхаа бичлэгээр бодит түүхээс сэтгэлэн бүтээсэн 2021 онд нээлттэй хийсэн түүхэн спорт төрлийн 12 хүчирхэг өнчин хүүхэд киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэ хэргийн нэг зүйл нь миний анхаарлыг их татаад байна. Тэгээ таны энэ зурган дээр гавлын яс цөмсөн юм шиг харагдаж байна. Амина юу? Харин би өөрөөсөө өдөрт нь болтно. IPTV-д шинээр орж байгаа гэмтэргийн сэдвтэ хар өглөө уран сайхны киног DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Расти бол өмнө нь Америкийн цэрэг байсан ба одоо тэрээр сургуулийн Америк хөл бөмбөгийн дасгалжуулагч багш хийдэг юм. Расти гэр бүлийн хамтаараа Техаст байх асрамжийн газарт хүүхдүүдэд хичээл болон хөл бөмбөг заахаар нүүж ирж байгаа нь энэ. Тэднийг асрамжийн газарт ирэхэд асрамжийн газрын хариуцагч Фрэнк угтан авлаа. Тэд ярилцж байх үед шериф Хардын нэртэй хүүг цусанд хутгалтчихсан байдалтай асрамжийн газарт авч ирэв. Шериф 2 хоногийн өмнө Хардыгийн аав хүн далуулж ээж нь явснаар тэрээр аавынхаа цогцтой хамт байсан гэж тайлбарлана. Улмаар Фрэнк шерифээс Хардыг асрамжийн газрын эмчтэр аваачихыг хүслээ. Тэгэд Фрэнк Растигийн гэр бүлийг байрлах гэрт нь хүргэж өгөхөд байрны нөхцөл байдал тун тааруу байх нь тэр. Байрныхаа нөхцөл байдлыг харсан Растигийн эхнэр Хуанита урам нь хугарч энэ Растигийн шийдвэр байгаагүй бол нүүж ирэхгүй байсан гэдгээ илэрхийлнэ. Шинэ нь Хуанитагийн нойр хулчхад Расти түүнийг тайвшруулахыг хичээж маргааш байраа цэвэрлэнэ гэж хэллээ. Ингээд Хуанита унтахад Расти өнгөрснөө дурсав. Ээж нь түүнийг баг байхад нь ахынх нь хамтаар асрамжийн газарт үлдээж тэд тэндээ өсчээ. Тухайн үед засгийн газар асрамжийн газрын хүүхдүүдийг огтоо анхаардаггүй, анхаарах нь битгий хэл нийгмийн дарамт тулдаг хэмээн үздэг байсан байна. Тиймээс одоо насанд хүрсэн Расти асрамжийн газрын хүүхдүүдэд зохих төвчний боловсролыг олгохын тулд өөрийнхөө биеийг зориулахаар шийджээ. Өглөө Расти гэрээ цэвэрлснийхээ дараа асрамжийн газрын эмч доктортой уулзав. Тэд уулзаж байхдаа асрамжийн газрын хоёр хүү муудалцж байхыг сонсоод очиж салгана. Удалгүй Фрэнк ирэхэд док хүүхдүүдийг түүнд шийтгүүлнэ гэхээс санаан зовж тэднийг хамгаалахыг хичээлээ. Тэрээр хүүхдүүдийг зүгээр л хөл бөмбөгийн талаар ярилцаж байсан гэж тайлбарлав. Маргааш нь асрамжийн газрын сургуулийг хөл бөмбөгийн багтаа болгох хүсэлтэй байгаагаа Расти дарагдаа илэрхийлнэ. Эхэндээ асрамжийн газрын дараагаа төдийлөн ач холбогдол өгөлгүй гутранг үзэлтэй байсан ч эцэст нь тэрээр зөвшөөрлөө. Дараа нь Расти хүүхдүүдэд хичээл заахдаа анхны бэрхшээлтэйгээ тулгарав. Хайрцагт 4 айлан байгаа бол 16 хүнд хэдэн хайрцаг хэрэгтэй вэ гэсэн асуултанд Хардыгаас өөр хүүхэд хариулж мэдсэнгүй. Эндээс ихэнх хүүхдүүд тоо бодож уншиж чаддаггүй гэдэг нь тодорхой болно. Гэсэн ч Расти шантрахгүйгээр тэдэнд хичээлээ үргэлжлүүлэн заав. Хичээлийн дараа Расти хүүхдүүдийг хөл бөмбөг тоглох чадварыг нь тогтоохын тулд шууд талбай руу аваачлаа. Тэд анхны ойлголтоороо хэсэг тоглосны дараа хоорондоо муудалцаж Хардын нэг хүүг нэлээд хүчтэй зохиж унгана. Даргын өрөөнд Фрэнк хүүхдүүдийг талбай дээр гарах бүрт мөнгөө алдаад байна гэж гомдлоход дарга нь хэвлэлийн ажлаа түрэ зогсоож бай. Тэр хооронд өөрийгөө хөл бөмбөгийн учрыг олно гэд шин дүрмтэй болсныг хэлв. Шин дүрмэнд зааснаар хөвгүүд шалгалтандаа тэнцэхгүй бол багийн тэмцээнд оролцох боломжгүй болно гэдгийг заажээ. Өнгөрсөн хугацаанд Фрэнк хүүхдүүдийн хөдөлмөрийг мүлжиж хичээлийн дундуур хүүхдүүдээр тохимол хэвлүүлж алдаа гаргуул савгаараа зохиж шийтгдэг байж. Улмаар дарга Растиг дуудаж шин дүрмийн талаар дуулгахад Фрэнк түүнийг хөл бөмбөг тоглож чадахгүй нэ хэмээн даапалах ба Расти агуу өнчин хөл бөмбөгчин төрөх болно хэмээн өөдрөгөөр гарч явна. Ингээд Расти сэтгэлээр уналгүй багш эхнэрийнхээ хамтаар бүтэн өгүүлбэрч очиж чадхааргүй хэмжээний хүүхдүүдэд суур боловсрол олгох ажилдаа орлоо. Хүүхдүүд хичээлдээ сууж тэд хөл бөмбөгийн өмсгөлтэй болж бэлтгэлээч хийсээр. Шалгалтын өдөр болоход бүх хүүхдүүд өөр өөрийнхөө хэмжээнд шалгалтаа өгөв. Оройн Расти агаар амьсгалан хүүхдүүд нь шалгалтандаа тэнцээгүй байх вэ хэмээн санаа нь зовсоор. Улмаар эхнэр нь түүнд урам зориг өгснөөр Расти хүүхдүүдэд хөл бөмбөгөөс гадна боловсрол олгох цаашдын илүү хүнд сорилтуудтай нүүр тулахаар шийднэ. Маргааш нь хүүхдүүд бэлтгэлээ хийж байхад дарга нь хурч ирээд шалгалтын дүнг дуулгах ба 17 хүүхдээс 5 нь шалгалтандаа унтснаар 12 хүүхэд тэнцжээ. Ингээд Расти 12 хүүхдэд байрлалыг нь зааж өгөхөд нэг хүү урд тоглоно. Өөрийгөө хамгийн хүчтэй нэгэд бөмбөгөө өшгөлснөөр 100 настад зоогдож улмаар бөмбөг нь хагарлаа. Тиймээс Расти бөмбөгийг оёх хүртэл хүүхдүүдийг гүйлгэнэ. Хэд хоногийн дараа Расти док 2 сургууль хоорондын хөл бөмбөгийн лигийн уулзалтад оров. Расти өөрсдийн хөл бөмбөгийн бага Masonic Home нэрээр бүртгүүлжээ. Гэтэл лигийн ерөнхийлөгч
Растигийн баг хэтэрхий цөөхөн тамирчидтай шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Дүрмэнд зааснаар сургууль нь багада 500 сурагчтай байж хөл бөмбөгийн багтай болно гэж заажээ. Харин асрамжийн газрын сурагчид 150 хүүхэдтэй байлаа. Энэ үед Док дүрмэнд 500 сурагчгүй сургууль бусад сургуулийн дасгалжуулагчдын саналаар лигт элсэж болно гэж заасныг сануулав. Ийхүү нэлээд хэлэлцсэний эцэст дийлэнх дасгалжуулагчдын саналаар тэдний баг сургууль хоорондын лигт бүртгүүлж чадна. Дараа нь тэд эргэж ирээд баяртай мэдээгээ дуулгаснаар хүүхдүүд маш ихээр баярлалаа. Үргэлж дарамтанд тооцогддог өнчин хүүхдүүд амьдралдаа анх удаа амжилтанд хүрэх ирмэлзэлтэй болов. Хэдэн 7 хоног бэлтгэл хийсний дараа эцэст нь сургууль хоорондын лигийн тэмцээний өдөр ирнэ. Тэдний анхны тэмцээн болохоор Масоником багийнхан багийн тоглолт хийхгүйгийн зэрэгцээ дүрмийн дагууч тоглож чадсангүй. Хэдийгээр хаардын оноо авсан ч алдаатай хамгаалалт хийсэн хэмээн үзэж оноог нь тооцсонгүй. Тиймээс багийнхан нэг нэгнээ буруутгаж хоорондоо муудалцсан. Ичгүүртэй байдалд орсон Расти Док хоёр тэднийг тайвшруулахыг оролдов. Ийхүү эхний тэмцээндээ тэд 35.5 тийгээр хожигдлоо. Маргааш нь Расти шинэ байрлалын төлөвлөгөө зурж байхдаа охин нь түүнийг дуурайн зурж байхыг анзаарна. Расти охиныхоо зургийг хараад шин санаа төрөв. Оройн хүүхдүүд шүршүрт орж байхад Расти тэднийг талбай руу дуудаж тэдэнд шинэ олсон төлөвлөгөөгөө тайлбарлалаа. Энэ нь хуучин хэв маягаас тэс өөр стратеги ба талбайн голын бие бэлтрийн хүчний өрсөлдөөнөөс илүүтэй талбайн захаар эргэж хурдтай довтлоход тулгуурлажээ. Өрсөлдөгч багийнхан хэр том биетэйгээс үл хамааран тэд Масоник багийн хурдыг нь гүйцэхэд хэцүү байх болно. Тэгэд Расти хүүхдүүдээс шинэ стратегийн талаар ямар бодолтой байгааг асуухад бүгд л гутранг байдалтай ялах хэсэгтээ эргэлзэж байв. Улмаар Расти урам нь хугарсан хүүхдүүдийнхээ сэтгэлийг сэргээхийн тулд эхний тоглолтын хариуцлагыг өөрөө хүлээнгээд өөрийнхөө түүхийг хуваалцлаа. Тэрээр өөрийгөө ч бас тэдэн шиг өнчин өссөн, хаягдах, дэмжих эцэг ихгүй байх ямар байдгийг мэднэ. Эхний тэмцээн дээр хүүхдүүдээрээ бахархсан, өнчин гэдгээрээ бахархсан гэдгийг хэлнэ. Тэгээд тэднийг нэг нэгэндээ итгэж нэг баг болж чадах юм бол хүмүүсийн боломжгүй гэсэн бүхнийг хийж чадна хэмээн урам зориг өгөв. Эцэст нь хүүхдүүдийг би хүчрэхэг, би үнцэнтэй, би хүчрэхэг дайчин, би хүчрэхэг өнчин гэж чанга дуугаар уриалан хэлүүлж урам зоригийг нь бадраалаа. Хүүхдүүд тарсны дараа Харди түүний тэнэг үгийг нь давтаж хэлэхгүй гэв. Гэтэл Расти түүнийг хүссэн үедээ багаас нь явах хэрэгтэй гэд өнөөдөр харсан түүний тоглолт өөрийнх нь харсан хамгийн шилдэг тоглолт байсан гэж хэлнэ. Өдөр хоног өнгөрч 2 дахь тэмцээний өдөр ирлээ. Энэ тэмцээнд Масоник баг шинэ стратеги хэрэгжүүлэх юм. Тэдний шинэ стратеги үр дүнгээ өгч эсрэг багийнхныг төрөлдүүлэн оноог хэлбархан авч тоглолтыг тэргүүлж эцэст нь хожил байгуулна. Буцах замдаа тэдний машин эвдэрлээ. Гэтэл эхний тоглолтод тэднийг хожсон өөр сургуулийн багийн автобус зогсож хүүхдүүд нь өнчин хүүхдүүдийг доош хийснээр Харди тэдэнтэй ам зөрнө. Бодлого тэдний дасгалжуулагч Лютер бууж ирэн Растиг хөвгүүдээ ийм автобустай болгооч гээд тэднийг бүх баг хождог багийг хожсон. Хэрвээ энэ үйлрэлд үлдэж чадах юм бол дараагийн үйлрэлд тулцгаая гэлээ. Удалгүй 12 өнчин хүүхдээс бүрдсэн Масоник хөл бөмбөгийн багийн өвөрмөц шинэ стратеги ялалтын талаарх мэдээ Америк даяар тархана. Улмаар олон хүн багийн тоглолтыг бодитоор нь үзэхээр ирлээ. Расти хуцас солих өрөөнд орж ирээд эсрэг баг нь өөрсдийг нь хөдөөний өнчин амьтад, өнчин дасгалжуулагчтай 50 оноогоор ялан хэмээн басамжилсныг хэлж тэдэнд үзүүлээд өгье хэмээн багийнхандаа урам зориг өгөв. Урам зориг авсан багийнхан талбай дээр сайн тоглолтыг үзүүлж эцэст нь ялалт байгуулна. Энэхүү ялалтын дараа өнчин хүүхдүүдийн багийн ялалт ямар ч ялагдалгүйгээр үргэлжилсээр олонний анхааралд орон олон хүмүүс тэр дундаа Техасын өнчин хүүхдүүдэд урам зориг өгөв. Нэг өдөр асрамжийн газарт CD гэх тоглогчийн ээж нь ирлээ. Эмэгтэй нулимс туслуулан түүнийг асрамжийн газарт орхисондоо харамсалтай илэрхийлж хүүгээ харьцгаая гэхэд тэрээр би гэртээ байна хэмээн татгалзана. Учир нь тэрээр ээж нь өөрийг нь алдартай тоглогч болсон болохоор л ирсэн гэдгийг мэдэж байв. CD маш их гонигллаа. Уг нь тэр ээжигээ харамсаад буцаж ирнэ хэмээн олон жилийн турш найдаж байсан ч ээж нь огт өөрчлөгдөөгүй бололтой. Гэтэл ээж нь би ээж чинь байна хэмээн түүнийг алгацсаар найзаагаа шархалж явахыг харсан Харди
түүнийг ганцаараа биш гэдгийг хэлэн тэвэрнэ. Бүгд л түүнд ямар хэцүү байгааг ойлгож байв. Дараа нь Расти ээжигээ орхиж байсныг мөн дайнд байсан үеэ эргэн дурслаа. Расти тоглогчт нь жижиг биетэй, том биетэй хөвгүүдийн эсрэг тулж чадахгүй болохоор хөвгүүдийг талбай дээр тарааж гүйлгэх шинэ стратеги боловсруулжээ. Ийхүү тэдний багийн ялалтын амжилт үргэлжилсээр түүний санаачилсан шинэ стратеги орчин үеийн хөл бөмбөгт нээлт болсон билээ. Тэдний ялалтын тухай мэдээг Америкчууд дэсэн ядаг хүлээдэг болжээ. Энэ асрамжийн газрын өнчин хүүхдүүдийн нийгэмд эзлэх байр суурь Растигийн хүссэн шиг дээшилсэн юм. Өнчин хүүхэд гэдгээ бахархалтайгаар хэлэхүйц болж хатуу ширүүн тоглолттой бусад багуудыг хуучны кобойчуудтай жиших болсон байна. Мөн тэд хичээл номонд дооч сайжирсаар эцэст нь Расти эртний анд Лутертэй нүүр тулахар болов. Тоглолтын өмнө Харди удахгүй тоглох эсрэг багийн өнөх хөвгүүдтэй муудалцсан. Маргааш нь асрамжийн газрын дарга ирж бусад дасгалжуулагч нараа нийлж авч өгсөн хэмээн шинэ өмсгөл гардуулав. Даргаыг явсны дараа Расти Докод өөрсдийгөө эдгэр хүүхдүүдийн ааваас нь ч дотн хүмүүс тул үлгэр жишээ байж Докийг уухай бойл хэмээн тэд биднийг дуурайна гэд архийг нь асгана. Энэ хооронд Фрэнк хагас шигшээд өрсөлдөх эсрэг багийн дасгалжуулагч Лютертэй уулзаж түүнтэй албан тушаал наймаалцсан Масоник багийг удирдлагын тоглолтоос хасгууц баримтыг өглөө. Энэ баримтанд Хардигийн жинхэнэ нас нь байгаа ба Хардигийн насыг нэгээр нэмж тоглуулж байгаа гэдгийг батлах юм. Ингэснээр Масоник баг лигийн дүрмийг зөрчсөн нь илэрнэ. Ингээд хагас шигшээгийн тоглолтын өдөр боллоо. Энэ тоглолтонд Масоник баг Лютерийн багийн эсрэг яг л өмнөх тоглолт шиг тоглодог. Тэд оноонуудыг тун хялбар авсаар байлаа. Бараг л хожигдох гэж байгаа Лютер завсарлага авч бохир арга хэрэглэн бөмбөгтэй тоглогчийг нь бэртээ гэсэн тушаал өгнө. Энэ хооронд Масоник багийнхан ярилцаж байгаад энэ удаад Хардид биш өөр тоглогчид бөмбөг өгөхөөр шийдэв. Тоглолт эхлэхэд тушаал авсан тоглогч Масоник багийн бөмбөг авсан тоглогчийн шилбийг нь хугалчих нь тэр. Хэдийгээр нэг тоглогч дутсан ч Масоникчууд Лютерийн багийг илт давуу хожиж Лютерч шийтгэл амслаа. Шөнө нь Фрэнк асрамжийн газарт хөвгүүдийн өрөөнд орж ирнэ. Тэрээр огтын дотор байрлуу шагааж байсан хүүг хараад өрөө рүүгээ зүгтахт нь араас нь орж ирэн хүүг чирч усгоод шийтгэл болгон модон саваагаар зодов. Бахан хансан Фрэнк өрөөнөөс гарахад найзынхаа хүндхэн байдлыг харсан Харди Фрэнк дээр очин ямар байдгийг нь мэдэж ав гэд түүнийг өөрийнх нь саваагаар хууртлан зодчиход Фрэнк шиг бахан хансан байдалтай явлаа. Маргааш нь Расти Харди насаа нэмж дүрм зөрчсөн тул баг нь лигээс хасагдсныг сонингоос уншаад цочирдона. Тэрээр энэ талаараа Докод өөрсдийнх нь багийг хасч Лютерийн багийг оронд нь тоглуулахар болсныг хэлэхдээ нэг тоглогч нь зодуулсан байхыг анзаарав. Өөрчн Фрэнкэд зодуулсан гэдгийг Расти сонсоод дарагдаа мэдэгдэхээр очсон ч Фрэнк төрүүлж ирээд өнгөрсөн шөнийн явдалд өөрийгөө зөвтгөн зодуулсан тухайга мэдэгдсэн байлаа. Тэгээд Хардиг зүгтаасан. Хэрвээ ирхэл юм бол баривчлуулна гэхэд Расти тэднийг хүүхдүүдийн төлөө хизээ зогсох юм бэ гэж шүүмжлээд явна. Харин Фрэнк бүтээсэн бүхэнд нь аюул учруулсан болохоор одоо цэг тавих цаг болсон гэж амандаа бутнав. Гэртээ байхдаа Расти Хуанитад өөрсдийнх нь зориг, золиослсон бүхэн нь юу ч биш боллоо хэмээн гомдоллоо. Хуанита нөхрийнхөө зөхөрсөн байхыг хараад 2-7 хоногийн хугацаанд Америкийн өнцөг булан бүрээс ирсэн Масоник багийн шүтэн бишрэгчдийн дэмжсэн захиаг өгнө. Хуанита Растиг ганцаараа биш. Түүний уулзч байгаагүй маш олон хүмүүс тэднийг дэмжиж байгааг тэд маш олон хүмүүст итгэл найдвар төрүүлсэн гэдгийг хэллээ. Расти байшингийнхаа гаднаа загтлуудыг уншиж байхад тоглогчд нь ирж Хардиг олохоор шийднэ. Харди аавынхаа зогцтой хамт түүнийг орхиж явсан ээжийнхээ хуучин байшинд байв. Расти түүн дээр ирээд өөрийнхөө өнгөрсөн түүхийг ярьж өглөө. Өнгөрсөнд тэрээр дайнаас Харди шиг маш их айцыг авчээ. Расти дайны талбарт байхдаа ах нь яаж нас борсон бол гэж бодсон байна. Ах нь амиа алдсны дараа сайхан бодлуудаа хадгалж муу бодлуудаа хөөсөн гэж ярьлаа. Тэгээд өнгөрсөн амьдралаа ирээдүйг чинь баллахыг бүү зөвшөөр гэж хэлв. Харди аав нь нүдэн дээр нь үхэхэд ээж нь түүнийг өсгөж чадахгүйгээд хаяад явсан. Энэ шаналлыг хизээч мартаж чадахгүй гэж хэлнэ. Улмаар Расти Хардиг тайвшруулан тэврэхэд багийнхан нь орж ирлээ. Расти тэднийг Хардигийн ахын дүүс гээд түүнийг өөрсдийнх нь нэг гэж боддгийг тайлбарлав. Масоник баг хасагдсан талаарх мэдээ дарахж эхэлжээ. Олон хүмүүс жагсаал хийж хөл бөмбөгийн лигийг шийдвэрээ буцаа хэмээн шаардна. Олон хүмүүсийн шаардлагатай тулгарсны улмаас ахлах сургуулийн лигийн хуралдаан боллоо. Лигийн тэргүүн
Хардигийн төрсний гэрчлэгээг баримт тулгаж түүний насаа дарсан нь лигийн дүрмийг зөрчсөн явдал гэж танилцуулав. Гэтэл Харди энэ төрсний гэрчлэгээ нь төрөө дуудлагын нас барсан ахих нь болохыг тайлбарлана. Мөн тэдний гэр бүл хүүхдүүдээ Харди 1, Харди 2 гэж нэрлсэн байжээ. Харин Хардигийн хувьд бүтэн нэр нь Харди 3. Тайлбар хийсэн хэдий ч лигийн тэргүүн багийг хасах шийдвэр дээрээ хатуу зогсон. Энэ үед Фрэнк Лютер 2 баяртай байгаа харагдана. Ингээд шийдвэрийг эцэслэн гарах гэж байтал нарийн бичгэн ирж ерөнхийлөгч залгаж байгааг лигийн тэргүүнд хэллээ. Уцыг авахд ерөнхийлөгч Лютерийг лигийн тэргүүний хадамдуу гэдгийг нь мэдэж байгаа. Тиймээс тэднийг бохир арга ашиглан Лютерийн багийг аврагын төлөө тоглуулахар хуульцсныг нь мэднэ гэдгийг хэлнэ. Хүндхэн байдалд орсон лигийн тэргүүн танхимд буцаж ирээд Месоникийг хасах шийдвэрээ цуцалснаа мэдэгдэв. Маргааш нь Месоник багийнхан аврагын төлөөх тэмцээндээ явах гэж байлаа. Гэтэл шериф ирж тэр дотор байгаа юу гээд дутагшаа ороход багийнхан Хардиг баривчлах гэж байна хэмээн айна. Шериф Хардитай таарч тэрээр түүнд амжилт хүсээд цаашаа явах нь тэр. Тэгээд шериф Фрэнктээр очиж хууль бусаар мөнгө олж бусдын биед хүч хэрэгэлсэн гэж үзэн баривчлалаа. Аврагын төлөөх тоглолт эхлэхэд Месоник багийнхан эхний үе дээр амжилттай тоглож чадсангүй. Тэдний онцгой стратеги анх удаага бүтлгүүтэж эсрэг баг нь амжилттай хамгаалжээ. Эсрэг баг 7 оноо авсан бол Месоник баг оноо авч чадсангүй. Завсарлагын үеэр Хардигийн хуруунаас эхлээд тэд бүгд хүнд бэртлүүдийг авсан байх ба нэг-нэгнийгээ буруутхан хашгичж бүрэн уналтанд орсон байлаа. Эцэст нь тэд дасгалжуулагчаасаа яах ёстойгоо асуухад Расти яах ёстойгоо мэдэхгүй байв. Гэтэл Харди үеийн мултарсан хуруугаа оруулж би хүчрэхэг дайчин гэж хашгирснаар бүгд чимээгүй болно. Тэрээр энэ үгийг өмнө нь хэлж байгаагүй гэдгээ хэлнэ. Учир нь тэрээр өөртөө болон бусаддаа энэ багтаа итгэдэггүй байсан. Харин одоо итгэж байна гэдгээ илэрхийлнэ. Одоо тэрээр бусдыгаа эцэг ихтэй хаягдсан өнчин хүүхдүүд гэдэг утгаар биш, тэмцэгчдийг хизээч бууж өгөхгүй залуусыг харж байгаа болохоор өөрийгөө өнчин гэдгээрээ бахархад хүргэлээ гэж хэлв. Тэгэд одоогийн өвдөлт бол төр зурих. Жинхэнэ өвдөлт бол хөлн хугарч тоглож чадахгүй болсон найзынх нь гэдгийг тайлбарлалаа. Түүний үг багийнхныг нь сэргээж тэд урам зоригтойгоор тэмцээн рүүгээ гүйнэ. Тэднийг араас нь харж байсан догч архиа асгаж саваа хаялаа. Ингээд 2 дугаар хагас эхлэнэ. Энэ удаад тэд довтолж Харди 6 оноо ав. Тэрээр хөлн хугарсан найзынхаа өмсгөлтэй оноо авч түүний нэр дээр оноогоо бүртгүүллээ. Ингэснээр тооны харьцаа 7-6 болж эцсийн мөчөд оноо авсан баг нь хожих боломжтой ба тоглолтыг үзэж байгаа болон радиогоор сонсож байгаа үзэгчид тэднийг уухайлан дэмжсээр. Дараагийн довтлогоон дээр өрсөлдөгч баг Хардиг зогсоосноор Расти завсарлага авав. Тэрээр эсрэг баг Хардиг бөмбөг авна гэж бодож байгаа болохоор түүн дээр төвлөрч байхад нь хинч гүн гэж бодохгүй байгаа доголсон тоглогчоо гүйх хувилбарыг зааварлана. Энэ хувилбар нь амжилттай хэрэгжиж тэд онооны зурвас руу нэлээд ойртлоо. Одоо тоглолт дуусахад 7 секунд үлджээ. Гэтэл Расти нэг тоглогчоо дуудан зөвлөгөө өгөх ба тоглогч бусад дээрээ ирээд дасгалжуулагч нь өөрсдөө шийдгэж хэлснийг дамжуулна. Ингээд тэд ялсан ч ялагдсан ч хамаагүй тоглолтоос кайф авахыг хүсч өмнө нь өөрсдийн тоглоом шоглоом болгодог байсан хувилбарыг хэрэгжүүлэхээр шийдэн инээлтцгээлээ. Улмаар тэд хувилбараа хэрэгжүүлж тэр нь ч амжилттай болсноор эцсийн мөчөд Харди бөмбөгийг нь аван онооны шугам руу гүйдэгч эсрэг багийн 6 тоглогч түүний дээрээс дарж цаг дуусна. Бүх хүний хувьд бөмбөг онооны шугамд орсон эсэх нь тодорхойгүй сэтгэл догтлуулсан мөч ирлээ. Ингээд эсрэг багийн тоглогчид Хардигийн дээрээс босоход бөмбөг онооны шугамд хүрэхэд ганцхан ямах цай дутуу байх нь тэр. Хэдийгээр өнчин хүүхдүүдийн баг ялалт байгуулж чадаагүй ч хүмүүр тэднийг дэмжинэ. Тэгээс эхэлсэн 12 өнчин хүүхдийн баг мөрөөдөж байснаасаа илүүг олж авсан юм. Хэдийгээр тэдний нэр аврагууд гэж сийлэгдэхгүй ч тэдний тэмцлийн түүх хүмүүсийн зүрх сэтгэлд сийлэгдэн үлдэж амьдралынхаа туршаа бахархаж явах итгэл найдварын ялалтыг олж авсан юм а. Буцаж явахдаа Харди хөл нь таг зогсож дутуу гүйчихсэн гэж гэмшихэд
Расти тэднийг хүлээлтээс нь илүү амжилтыг үзүүлсэн гэдгийг хэлнэ. Тэднийг асрамжийн газартаа ирэхэд бүгд халуун дотноор баяр хүргэн угтаж ав. Растигийн асрамжийн газар тавьчирсан зүйл нь боловсрол хөл бөмбөг зэргээр дуусахгүй. Гэр бүл байхын үн цэнийг ч бас тэр авчирсан юм. Мөн тэрээр хүнд хэцүүг туулж боломжгүйг боломжтой болгодгийг батлан харуулсан билээ. Эцэст нь асрамжийн газрынхан гэр бүлэрээ зургаад аруулснаар кино төгсдөг. Техасын Масоник асрамжийн газар 100 гаруй жилийн турш олон мянган хүүхдүүдийг нөмөр нөөлөгтөө оруулжээ. Тэднийг хооллож хувцаслан гайхалтай багш дасгалжуулагч удирдлагуудаар боловсрол олгосон юм. Расти болон Хуанита нар энд 16 жил хүчин зүтгэсэн байна.